чинь би хөгшөө хөө ингээд гэртээ хэвтээд өвөл хэвтэл байна шүү дээ. Өөрийн гэсэн одоо газаргүй болчихж байгаа юм байна тийм үү? Баггүй. Могоо татгалцсан байна гэсэн чинь таархны амьтанд. Тэгэл энд би хүүгээ алга болоод одоо 3 жил болж байгаа багш олоогүй. Энд катар зөндөө ухсан хайсан. Өдөрт би тэнд очих хүүгээ хардаг. Зарим улсууч миний хүүтэй адилхан харагддаг. Би бас өөрийнхөө танил тал руу, найз нөхд рүү ярьж үзье. 12 оноос хойш энэ яг энэ цэг дээр гарч ирж байгаа юм уу? 2000 тэрнээс өмнө ч гэсэн ер нь тэтгэвртээ суугаасаа өмнө ч гэсэн үйлдвэрт ажиллаж байхдаа тэгэл хагас цалин мөнгө хөрөхгүй тий. Юу яхаар амархаараа цалин мөнгө хаанач хөрөхгүй өөр ирэхгүй наашаа гардаг байсан би. Машин яриад байсан. Тэр яг хажуугаар нь орж ирэх нь таарсан хүү хажуугаар нь ингээд зөрөх гээд өнгөрт нөгөө юм налуу газар дээрээс нөгөө ачаан нөгөө чулуутай юу өнөө энэ машин дээрээс жунаад тэгээд бөөн төлөвөрт ороод оо тэр төлөвөрт би энэ газар өгөөд юу хасан шүү дээ. Тэгээд тэр авсан хүн нэг катма тавцар тавьж байгаа энэ үл биднэрээ харуулж байгаа хавар хоол тэр түр байж гээд. Тэгээд хэрүүх нэг болонд нь байж байгаа. Суучих юм уу та? Ийм аимшиг хоцтой яг горгүй надад. Ямар амаатай. Сууч. За сууч. Юу яа. Тэр баг хуулж юу яа. Чамайг би дагуулад урд чинь ороод явъя. Та машинтайгаа явах гэдэг. Чиний машин яг ийм аимшиг суух. Тэр ястаа горгүй. Зүгээрээ хамаагүй шүү дээ. Миний машин тийм хоцтой орд суuna гэж. Аймаа шүү дээ чинь ястаа юу газартай. Энэ чинь биогийн уртлын хог асгадаг цэг дээр ирсэн байна. Тэгээд энд сая танчдын цагаач гээд нэмэтэ таараад та манай контентэнд орж болох уу гэсэн. Би өөрөө мэдэхгүй хүүхдүүдээс асуугаад яа л гэж байна. Ямар ч гэсэн хүүхдүүдээс асуугаад хэрэг болно гэвэл тэгээд цагаач хичээг оролцуулсан контент хийх гэсэн юм аа. За тэгээд цагаач хич маань хэрэг манай контентэнд орвол их гоё дугаар болох юм шиг байна. Тэгээд их гоё яриа хөөрөөтэй их гоё хүн байна. Контентэнд байна одоо орохыг зөвшөөрөөсэй л гэж та залбирая да. Тийштэй тусдаа үнэтэй. Би чинь ингээд хоёр талдаа үүрнэ. Нэг юм гаханд энэ цэврээ дан ялгаа хийчихнэ. Энэ шуударгуу болохоор архины шил юугаа лаазаа. Тэгээд өшөө юу вэ? Бохиргээд нэг сав байгаа. Тийм ингээд ялгаж. Угаасаа нэг тийм хүнд юм бол байхгүй юм байна шүү дээ. Наадах ч одоо ингээд дүүрээд ирэхээ өнөө шил архины шилмэлийг хийгээд ирэхээр бүр амар хүнд болно шүү дээ. Тэгээ ямар санд эднүсий чинь гойдгүй шүү дээ. Энийг өргүйж бол би чинь. Тэрийг бүрээд өгч энийг бүрээд өгч гэл. Хөрхөн амтд. Хүндгүй байна. Таны насны хүнд бол хүнд байгаа хаа. Хүнд хүнд. Яа. Модалцаад байгаа юм уу? Тийм юм болно яа бацтай. Яагаад модалцаад байна? Мэдхгүй. Гот шүү дээ. Тий. Одоо энэ цуглуулсан юунд одоо таныхаа ойролцоогоор хэдэн төгрөгийн орчимны юм болчих вэ? Энэ ч би нэг 4-5 хоног хурааж байгаа л. За. Тий. Тэгээд нэг 100,000 төгрөг 60-70 юм уу янз бүр болно шүү дээ. Энэ чинь нэг хямдхан болохоор нэг үнэтэй биш шүү дээ. Хямдхан хідэн тэдгээл явчих болохоор хямдхан болохоор чинь нэг хүн төрөхгүй. Тэгтэл яах вэ нэг 60-70 мянга зарим 100 хүргээ хий чинь нэг төмөр хажууд нь түүж чадвал нийлээд нэг тиймэрхүү юм л тэгж хийж 4-5 хоногт өдөрт нь бол би тэгж хийж чадахгүй энэ залууцар шиг тэгж хийж чадахгүй мөнгө хийж чадахгүй. Өдөртөө би тушаах юм бол нэг 10 хэдэн мянган төгрөг нэг 20,000 төгрөг л хийвэл эдэн заяа. Тэгж хийдэг явгаасаа. Тий. Ер нь 4-5 хоноод хийж байгаа мөнгө нь хэд болж байгаа шиг байна? Нэг 100,000 заримдаа нэг 120 ер нь цуглуулсан юмнасаа л болно шүү дээ. Тэгээд ардаа олоодоо савлаад нэр л авах тий. Миний чадлын юм чирээс үлдэх чадлын одоо эднэр бол бүгд мэдж байгаа. Чадлын юм чинь. Чадaltaа залуучууд шиг тэр хүн төмөр мөмөр үүрч чадах биш.
Хэл өөрийнхөө чадлаар нэг иймэрхүү хуванцарлаа бохор шил иймэрхүү юм төгөл би чинь. Тэгэл өдрийг энд авдаг хүн шүү дээ. Тэг 5 төгрөгөө хийж. Хинтээ ангийн Баяадрал суманд төрсөн. Та юу? Тэг. За. Тэгээ хинтийгээс 79 онд энд бэр болж ирж илөө. Оо за. Тий. Тэгэл одоо ултар амьдарч байгаа юм. Тэрнээс хойш. Гэр бүлийнхэн үнэ. Манай гэр бүлийн хүн өнгөрцөн. 12 онд намайг Тэтгэврт гардгийн жил өнгөрсөн. Зөв зөв. 8 сарын 4-нд өнгөрсөн. Би 7 сарын 1-нд Тэтгэвртээ сурсан. Тий. За. Тэгсэн да. Миний өгсөн энэ бас энэ би үйлдвэрт ажиллаж байсан чавс. За би яг таны ажил садаад та юмаа хийгээ. Тэгээд хийж явах чинь би танаас ганц нэг зүйл асуусан. За 6 хүүхдийн 3 хүн 3 охинтой би. Тэрний нэг хүү маань тийм жоохон хөгжлийн бэрхшээлтэй унд тусдаг хүүхдөөс эднэр бол одоо бүгд мэдж байгаа. Тэгээ энэ дээр надыг дагж ирж мод төлөө түүж өгдөг байсан. Тэгэл энд би хүүгээ алга болоод одоо 3 жил болчихж байгаа байхгүй олоогүй. Энд катар зөндөө ухсан хайсан. Эднэр ч гэсэн хайцаад энэ гараа явчихаагүй юу? Үгүй тэр ерөөсөө тэгээд олдоогүй. Одоо нас орсон тооцоод тий нас орсон тооцоод хамгийн сүүлд нь хурал хийж хаадаг болтой юм. Хүүхдүүд над тийм ойлгуулсан. Тэгээ тэр хугацаа надад болоогүй байгаа юм шиг байна лээ. Тийм болохоор тэр дуудаа тийм тэр хурал мурлын хийгээд явдаг гэсэн. Ингээд одоо энэ хүн ингээд нас орсон ингээд одоо улсаас хасалт тийм гэсэн үг юм уу та би тэр ойлгосон шүү дээ. Тий. Хэдэн хонд тэгээ алга болсон гинэ? Энд ажил хийдэг үү? Одоо 3 жил болж байгаа хаа тий. Тооны миний хөө 3 жил болж байгаа. 3 жил болчихж байгаа. Тий болж байгаа. Би өвөл хүүхдүүдээс асуух. Би энэ бичлэг хийж байгаа таны царай гарах юу? Би бичлэг хийж Бичлэг хийж байгаа царайч нь гарах зүгээр юм. Харин тийм ээ. Яг хөө зүгээр. Тий. Тэгээд одоо яг насны нэг ярьсан бол Эдгээр чинь надыг тусуулдаг юм аа өөр. Ингээ энэ эдэн чинь намайг одоо залуус болохоор юм хэм ингээ үүрээд өгдөг байхгүй юу? Би чинь даахгүй эднэрийг ингээ дуудана. Үүрээд өгөөч. Хөөрхи энэ ч бас яг надаас нь хэлдүүч гэсэн бас тэгээ үүрээд өгдөг штэ чаас. Намайг одоо бас тий. Бас нэг эр хүн болохоор арай л өөр байгаа юм чинь. Үүрээд өгүүлээд өгж байгаа юм чинь. Эднэрсийг л гуйдаг штэ. юу юм бэ те? Тий. Тэгэл яг одоо бид нар ингээл дэм-дэм явдаг. Эдний ашиг орлого нь дажгүй боломж нь амьдралд нь хүрлэж байна. Хөрлөхгүй шүү дээ. Яаж хөрлөх юм бэ? Уул гарлал. Яг би хар угаадаа одоо улсын төв асрамж гэдэг нэг ганц асрамж байлаа. Тэнд өссөн. Асрамжийн газраас гараад цэргийн газар чижилжлээ, ингийн газар чижилжлээ. Янз бүрийн ажил хийсэн дээ. Хар угаасаа л асрамжинд өссөн. Одоо оронд чулууг нь өсгөлж өссөн, лааз нь өсгөлж өссөн. Аав ээжтэй явж байгаа хүүхдийн толгойг нь хагалж өтсөн. Тийм л үү. Монголын ард түмэн чи ядуурч байна. Үнэндээ. Тэгэл хог ухаж байгаа хгүй. Бодлож байна. Энэ их баялагтай нутагт бид нэр өс төрчөөд юу гэсэн үг юм бэ? Энэс нь чадахгүй ер нь хүн гэж явах юм аа. Бид нар чинь улсад хийдэг юм а хийгээд авдаг юм авж байгаа. Энэ чинь хаач өрхөд. Бидний тэтгэвэр нэмлээ. Халуун нэмлээ. Ямнагын тэнгэр чинь. За юу. Ийм байх чинь бид нар яаж амьдрах юм бэ? Ер нь ашгүйдээ нэг хэлий гэж бодож яснаа хэлчихлээ. Энэ дэсхий. Энэ ч бас байдаг юм уу? Оо байна наадах чинь одоо энэ айлуудын өхөр. Энэ хог идээд байхад зүгээр юм. Оо одоо тэгээд энэ айлууд чинь ингээд сайхан тэр цэвэрхэн юм руугаа явуулахгүй ингээд энэ ганц хоёр хуунцч хийсэн. Ингээд нааш нь хог руу үхрээ гаргаад ингээд хог идүүлэл ингээд байх юм биш үү? Тэрнээс уулын цэвэр сайхан тэр малын бэлчээртэй газартаа цэвэр өвс ногоог нь идүүлж уулгуулна. Зүгээр л юм да одоо тэгэхгүй ингээд энэ айлмтны энэ малч бүр ингээд яваад сурцсан байна энд. Энд эднэр үл ерөөсөө үргэлж өглөө бид нартай чинь уралдаал энд ороод ирнэ. Эднэр ажиллаа хийх гээл эднэр хогоо идэх гээл тэгэл. Сайдын хүчтэй энэ ч одоо ингээд сүү сайдын зарны чинь тэгэл юу эсвэ ах юм чинь. Ерөөсөө ороо эзэн ирээл туугаа явж ирдیں۔ Өглөө яваад ирдیں۔
Чаавс. Тэгэл өдөржингөө ингэж байж байгаа л ороод уудын дай нөхөр мал чинь. Энэ нөхөр малыг бол ястаа дийл өгөхгүй асуудлаа энэ чинь. Хороо дүүргээрээ яриад энэ чинь дийлээгүй юм шүү. Ерөөсөө хааж өнөрж ингээд энэ нөгөө чинь нөхөр малын хөөж тууж ингээд айлуудын нүүлгэн барна гэдэг дийлээгүй шүү дээ ерөөсөө. Тэгэл түрүү чинь зарим нэг нь хөдөө гараад зарим нэг нь гарахгүй тэрчгэрээ байгаа л одоо тэгээ ингээл энд хогоо анхаараа салахгүй байж байгаа шүү дээ. Энэ мал чатаа. Тэгэл энийг хайчвал би чинь тэгэл амьдрал саллаа гэсэн үг. Энийг үүрч чадахгүй. Юмаа тууж чадахгүй хүмүүс. Энийг чинь хайчих юм бол аюул болно шүү дээ. Энэ гарч ингээд бүрслээ засаавал ингээ хоошоо яг шуудааны амсар бариад явж чадахгүй өвдөд. Хөлтөн бас энэ чинь ингээ яг бүр сурцсан юм байна тий. Сурцсан надад чинь. Ёосо сурцсан. Өглөө гараад би тэт чинь уралдаад яваад ирнэ шүү дээ надад чинь. Уралдаад яваад ирнэ. Нөх наана тай надад тийш нь ялгана. Энийг тийш нь хийнэ. Ингээд энэ улсууд миний юм ястаа хөрхийн маса хүүхдүүд хүрдэггүй штэ хүмүүлдэггүй. Тэрнээс биш эдний юм чинь чаавас алга боллоо гэж яддаг. Алга боллоо. Тэгээд ямар санд эдний шиг надыг тойроод ингээд цуглаад үйдэж штэ. Таны хажууд хар юм алга болохгүй гэ. Надыг дагчин. Эднэр чинь. Энэ чатаа ингээд ороод тушаана. Шилээ. Энэ тийч. Энэ юу дуурайд вэ? Энэ утас шиг юм уу? Юу дуу? Нэг юм дуурайд исэн чи энэ нөхөр дуурайд байгаа биш? Боломжтой бол одоо танах руу явах уу? Одоо юу? Тэ? За. Арай эртөө нөө? Одоо нэг мөсөн буух чи одоо ороо бас энэ юм хэмээ тушааж мөнгө болгоо штэ. Өнөөдөр үү? Тий. За. Тий. Зөв. Тэгэхээр хэдэн цагийн үед ирдэг юм? Одоо нөгөө ченч чих янз бүр штэ хот руу тушаалт хийхгээ явцсан мөнгө байхгүйгээд тушаалтаа хийж ирж мөнгөтэй болж ирж авах штэ. Тийм үү. Тэгэхээр чинь бас цагийг хэлэх арга байхгүй. Тэгэл тэр ченчээ хүлээсээр өтөр заримдаа 7-8 өргөч чинь. Гэхдээ энд байж хахад бол зүгээр юм байна сте. Энэ ингээ байж хах туу. Зүгээр надыг гэртэр гайгүй. Гүг ер нь ингээд өнөөдөр тушаахгүй байлаа гэхэд зүгээр сте. Тушаахгүй байлаа гэхтүү. Тий. Гайгуултай одоо би ганцхан нөө дараа нөө мөнгө хийж очих. Дэлгүүр хошоо орж ин хоолундынхаа юм. Би тэр мөнгөний гаргая. Яана хөрх юм уу? Танаа тавмаар. Би болох юм уу? болно. Би ингэчих гээд тахгүй юу? Тэгвэл би юм бүтээгээд. Юу цагаач хичээ. Би одоо таны энд байгаа зүйлүүд бол те одоо таны өөрөө чинь одоо те одоо цуглуулж олсон зүйл. Тэгэхээр хүн амтнах наан цаанаа авчдггүй гэвэл хоёлоо явъя гэх. Тэгээ дэлгүүр хошоноос юу цуглуулдгийг тэрийг нь ойлголоо нөхөр. За. Дүүн аваад өгөө гэж байгаа. За. Тэхүү. За ойлголоо тэгвэл. За тэгвэл би юмаа бүтээгээд тхий. За та юм янз. Миний тусламж хэрэгтэй юу? Үгүй өөрөө хий чинь. Энэ мохоо юм. Өнөө дэгэгээ хаана хайчихвээ. Энийг л хайчихсан. Энэ юу зүгээр дэгэ гэдэг нэртэй юм уу? Би өөрөө дэгэ гэдэг. Хагаахан тэгээд ингээд шоттатай маа ингэж үрдэг байна. Нөгөө энэ шилнэ. Алтан дэвдэг усууч бас иймтэй оскоо гэдэг нь шүү дээ. Би чи хүүхэд тогтоос алтан дэвдэг. Тэгвэл би дэгээл гэж ярьсан. За ингээд цагаачгчтэйгээ уулзаад би асуучлаа. Тэгээд манай контентэнд орох боломжтой юу гэд тэгсэн хүүхдээсээ асуунаа гэсэн. Тэгээд хүүхэд нь бас асуугаад за тэгээл гэж ах шиг байна. Та ингээ бүтээчдэг юм байна те? Ингээ бүтээчих. За. Гайхуулсан дарддаг байхгүй юм. Саан дарна өглөө ирээд хүн ангичсан байхад мэдэгдэн. Баяртай. За. Тэгж жагаад. Тэр хүнээд
эр хүний замын үзэн урт таарах байлгүй дээ. Аль зөрүүлжээс яваад байгаа юм бэ? Би нэг юм хуваараа өөрөө хийдэг юм уу? Мистер Фалкон гэдэг Facebook хаяг байгаа. Тэр чи мэдх юм биш үү? Мистер Фалкон гэдэг үү? Тий. За. За. Хэдэн жил машин барьж байна та? Би юу? Тий. Одоо яг бол алаг цаг барьсараад юу нэг 8 жил болчихж байгаа шүү. За. Тий. Болчихж байгаа. Нэг атга мотоороо ачаад буучна. Амар хүн гоохгүй. Амтангуй нэг 10,000 төгрөг өгчөөж мотоо ачна. Ороо болгон хүнд би 10,000 төгрөг өгж мотоо ачиж хоолныхоо мөнгнөөс хороно гэж чадал заримдаа хөрөхгүй шүү дээ. Төлшнийхээ модыг энэ чинь авчих юм байна шүү Тий, дээ. одоо энэ төлшнийхээ модыг ингээд цэвэр мод буухаар ингээд авчдаг байхгүй юу? Тий, цэвэр мод. Тэгэх юм нэ. Болд юм аа. Ханган боён төрхий тэгээ болгоолгоо яаж хийж байгааг яваад. Хүн өөрөө л хөдөлж хүч хөдөлмөрлөхгүй бол хэн манд бэлэн хоол хүнээс хараад олж идэх юм бэ? Тийм шүү дээ, тий. Ер нь тийм бидтэй хүмүүс. Ерөөсөө хөгшинч бай, залууч бай. Би хөгшөө хоон гэд гэртээ хэвтээд өвөл хэвтэл биш шүү дээ. Би угаасаа залуугаасаа би тэг сураагүй. Манай энэ бие үлдэр ихэн ч мэднэ ажиллачаад. Та ерөөсөө ингээ үргэлж юм өнгөд гэртээ хараал амархгүй ингээл урагшаа ингээл явчих юм. Ингээл ингээ чадахгүй би гэртээ зүгээр сууж чадахгүй. Энэ био чи юуны үлдэр байсан гинэ? Мал эмнэлгийн үлдэр. Одоо энэ тэр уурын зуухны хоёр янгтан тэр харагдаж шүү дээ. За. Та тэгээд мал эмнэлгийн үлдэрт болохоор юу хийдэг байсан хүн юм? Ариутгаач. Ариутгагч юу? Саяны цуглуулсан юм чи одоо таних багцаагаар тэр хэдэн Одоо энэ бол би хэрэг ингээ өнөөрөө туушаах юм бол за нэг 40 хэдэн мянга л болно. 40 хэдэн мянга? Ихтэй. Тийм баг гэж үү? Тэгэж штэ. Айгүй хан давна. Энэ ченжнэр чинь айгүй хэцүү. Ерөөсөө. Бид нар ч одоо ингээл зовлогон зовоож 5 төгрөг хийж штэ. Тийм амар хэцүү нөхцөлд байна шүү дээ. Тэгэхэд хүний тэр хүч хөдөлмөрийг үнэлж чаддгүй. Би шууд хэлдэг. Та нар залуу улсууд хөгшинчөө залуучаа зовж. За эднэр бол тэгж гүрийж над чиг тэгж хоёр мөрөндөө тэгж юм өрөөж гүрийгээд явахгүй. Шил над чиг тэгж шил төгөө үрдэх хүн байхгүй шүү дээ эднэр. Ерөөсөө. Зүгээр хөнгөн шингэн тэр лааз бохор тиймэрхүү юм түгэл. Тэгэл нэг бол нөхөр мөхөр тэр станцын нэг юун дээр чинь гараа тэр том цол төмөр ирүүл тэднийг авчин. Би үл ямар тэрийг авч чадах юм биш. Чадахгүй юм чинь. Бид нар шиг машин руу авирч чадахгүй тэр лүү чинь ороод булаацтай төмөр авч чадахгүй. Тийм юм чинь нэг бохор цэвэр нэг лааз маас иймэрхүү хөнгөн юм аа эргүүлдэж явна шүү дээ би бол наан. Ганц удаа нэг ястаа нэг нүдтэй айнаад нэг эмнэлэгт хэвтэндээ нэг 10 хоног хэвтдэг байсан дэх нь үед одоо чинь 10 хоног болсон юм байна лээ нэг 7 хоног хэвтүүлээл 7 хоногийнхаа 5 хоногт нь эмчилгээгээ хийгээл хагас үтэн сайнтуул эмчилгээ дууссан. Тэгээд улсууд чинь ерөөсөө хагасанаас эхлээл гараа ивчдэг юм л. Одоо тийш дээ эмчилгээ дуусч байгаа чинь тэд 2 хоног юугаа хийгээ ивчих яг. Үгүй нэр би үлдгээр тэсгэлгүй гараалгүй чинь. Эмчилгээ байхгүй юм чинь гэдэг. Байхгүй чинь эмчилгээ дууссан юм чинь гэдэг. Одоо нохоо гайгүй юу? энэ зүгээрээ энэ нэг сарын өмнө хөрхи нэг юм золбон нохоогоо ичээ салахгүй байгаа. Охин юм болохоор нь бас хөөж чадахгүй ч австаа охин амтэн. Айлд бас нэг 3 жилийн жаргал авчирдгийн гэсэн шүү дээ. Нохоо юу? Тий. За шууд ухраад гарчин те эндээс чи. Шууд ухраад гарчин шүү дээ. Нарийн төч. 2 их хэрэг хүүхэдтэй юм уу та? Би бүгд байх юм бол одоо 11 хүүхэд байх юм шүү дээ. Та юу? Тий. Тэгээ сүүлийн 6 энэ 6 хүн болсон байхгүй юу? За. Сүүлийн 6 чинь. Тэгээ эхний 6 нь тэр хоёр ихий чинь хүний сэвсээр энэ ярамгийн эмнэлэгт алдаж ирсэн юм. Матгаа зарим нэгэн шармар янз бүрээр л өнгөрсөн. Тэгээ эхний 5 хүүхэд. Тэгээ энэ сүүлийн 6-ны хүн болсон юм. Тийм 3 том нохин 3 баг нь хүү энэний одоо тэр энэ урд явж байгаа алга болсон гэдэг ах нь сая энэ хүүгийн хамгийн юу н энэний дээдлийн ах нь байхгүй энэ ч манай баг байхгүй юу. Одоо та чинь сая одоо тэнд нөгөө нэг цуглуулсан юм маань нэг 40,000 төгрөг орчим болох байлаа гэж хэлж байлаа шүү дээ. Тий. За 40,000 төгрөгөөрөө тэгээд ер нь болох байсан бол тэ оройдоо юу авч одоо гэр зүг авч. Тэгээ юу яаш тэг нэг хоёр ширхгийн бөөрнк юм ахав. За. Одоо энэ мах чинь ингээ нөгөө жижиглээ бөөрнк гэлцсэн байгаа шүү дээ. За. Тэрнээс чи нэг хоёрыг авчна. За тэгээ хойлц гурлаа авна.
Аа энэ багчуудаа гол нь тэгэл хуурай идэх юм мөнгө явчих штэ. Тэгэл 40,000 төгрөг юу болох юм? Ганц уут боо ахуугүй юу? Заримдаа талхаа боовны хооронд талхыг хоёр талхах ч юм уу тэгж аваад нэг хоёр бөөрн кем аваад нэг хэрцэн гурил аппл аваад мөнгөндөө тохируулаад авна штэ. Аль дэлгүүр ах юм? Энэ дэлгүүр л ордгийн голчлон би. За тэгээ. Тий. Тэгдэж штэ. Тэгж л тэгээ та одоо ороод нөгөө 40,000 төгрөгөндөө бариулах гэдэг байхгүй шүү. Та оо бурхан минь. Хамаагүй заяа вэ гэж. Өнөөдөр танд яг юу хэрэгтэй авъя гэж бодож исэн юу вэ? Тэгээд бүгдийг авъя шүү. За. Оо санаа зовморын тэгж аавна гэж одоо Зүгээрээ гэж. Одоо тэгж үзэг хүн чинь. Өөрийнхөө яваа сурцсан хүн чинь өөрөө олсон хүч хөдөлмөрийн хөлсөөр олсон юм гэдэг сайхан байдаг шүү дээ. Ваа. Яах вэ? Ихч байгаач. За орё. За. Тийш нэ. Өндөр үчиж. Одоо яаж хийх юм бэ? Яваад өгнө шүү дээ. Юм. Одоо яана. Санаа зовмор юм би. Энд нөгөө нэг иддэг боцох нь алга. Энэ хүүхдүүд. Энэ Хүүхдүүдэд өөр гацаас авчих юм нөхө. юу? Мах. Тэг. Энэ айгүй өөхтэй мэн. Энэ өөхтэй болохоор би нөгөө идэж чадахгүй. Тос юутай юм. За тэгэл одоо энэ хойд дэлгүүрээс орж мах аваад. Буут вэ? Тэг чинь одоо өнөөрөө өөрийн хөлс хүчнийхээ мөнгөөр авахгүй хүнээр юм авахсан ч ямар ичмээр ч юм шиг ичнээ санаа давж байна. Гэхдээ харин тийм байна. Хөө юу гэжтэй сая. За Энэ одоо том мах байхгүй дандаа юм жижиг юм. тийм чаавас нөгөө энэ цагаан сар болоод яа чадвч та одоо болно. Ээ болно. За ингээд. Тий. Үлдээ бас. Аа тий. Ол бас хөөрхөн нөгөө нэг хитээ өнөөдөр бас нэг форт хийсэн. Одоо муу Дэлгүүр дээрээс нэг бацар дээр минь. Хүм. Энэ мах нэрээ арай. Цагаан сараар бүр өшөө хийлэг үнтэй байсан шүү дээ. 20 гараад байсан шүү. Тэр нь хон мөнөө авч чадчих гинүү та? Чадахгүй. Ёстой тэр үл цаашаа. Манай энэ дээр энэ дэнжи чиний нааша буух замд байдгийг. Тийм бүтнээрээ. Тийм үү. Ингээд хуйлаад нэг зардаг штэ. Тиймээрээ байдгийг. Тэр мэрийг бол авч чадахгүй. Бүр нөгөө хоноо гидс мэдтэй намдаар наагаад. Оо чадахгүй. Чадахгүй. Энэ цагаан нэг чизээ баян болцсон юм гэх үл болсон. Нэг хон яриад энэ. Йоо. Юу тэгдэг чи? Гэхдээ амны үлгээс аштай билээ. Нэг өдөр аавн да гэж. Тий. Аав штэ. Тий, аав штэ. Миний усан явах гэж байна уу? Оба. Танаас мууртай юм ба штэ. Мууртай. За. Мууртай хөрхий. За. Мууртай. За, цагаачгчтэйгээ яваад хүнсийн цуглуулад тий. Ямар ч лээсэн. Энтэй хим авчих гэлөө санаа зовхмаар. Тэр яг вэ зүгээр штэ ямар. Ямар сайн. Баян өдөр болгон авдаг биш. Чинь энэ мосоо хөөхтүүд минь ялах баг байлаа. Аль моо хөгш минь угаасаа би муутай ажил төрөл хийдгүү. Ерөөсөө тэ нэг гэрийн хүн байдгүйсэн. Тэгтээ нэг тийм хэвтрийн хүн байгаагүй. Яг өнгөрөхтэй бол энэ баруун энэ уурын зоохыг бит хоёр хардаг байсан. Энийг сахиул хийжсэн тий. Ямар цалин хөлс өгдөггүй бит хоёр даргана. Мэдхгүй би одоо тэр даргана энэ урд би намайг та хоёр манаач хий гэж байна гэхээр. Дуртаяа цалин мөнгө өгөх юм байх гэж удаад харсан. Нэг төгрөгч өгөөгүй. Одоо цаадах газар нь мэддэг юм уу мэдхгүй. Та хэр удаан тэгээд тэнд сахиул хийсэн? За ямар ч байсан бит хоёр нэг 3-4 жил харцсан шүү. Тэгээд сүүлдээ цалингүй болохоор нь яваад өгсөн юм уу? Эсвэл сүүлдээ тэгээд би хөгшнийгөө өнгөрөхөдөг байлцсан. Тэтгэвртээ ангараад би манайх чи нэг үйлдвэрээс нэг тэтгэвртээ гарсан улстай нэг тэр үед нэг хитэн төгрөг өгдөг байсан. Тэгээ нөгөө хитэн төгрөгөө аваад тэгээ надад чинь тэтгэвртээ сууж байгаа гээд тэр жил өнөө үйлдвэр чинь ингээд нөгөө аймгаар жил болгон ажилчдаа тойр аяллаар ч юм уу явуулдаг байхгүй 10 хоног. Тийм тэгэхээр тэр жил миний тэтгэврт гардаг жил хинтээ явах байсан. Бас их азтай би. Тэгээд манайхан бүгдээрээ дэмжиж үйлдвэрчний хороомороо бүгд дэмжил цагаан нэгч одоо нэг нутгийн эдний нутаг явах гэж байгаа юм чинь тэтгэвртээ сууж байгаа цагаан нэгчийг авч явна гэдэг.
Тэгээ над явж явжсэн хөрхий. Тэгээ яг хуу буцаж ирэхдээ миний үйлдвэрийн хамт олон би их баярлж надыг төрсөн ах дүү нэртэй минь би бараг 40 жил уулзаагүй. Уулзсан намайг нотгтой очиод би бараг зарим нь танихгүй байсан. Манай нэг төрсөн эмэгтэй дүүгийн даваачаад тэр эмэгтэй дүү минь хөдөө гэртээ аваачаад манай ажилчдыг ёстой амар сайхан дайлж өгсөн шүү харин. Харин ч хөөрх юм. Тэгэл одоо тэгж би нэг ах дүү нэртэйгээ уулзсан. Одоо тэгээ ах дүү нэртэйгээ юу н холбоо байхгүй мó та? Яг хаа нэг тэр нэг дүү охин залгаж ил байдгийн. Тэрнээс ерөөсөн над ирж очтдгүй штэ. Их хөндөй байдгийн штэ. Энэ хотод хүүхдүүд багчууд нь байдгал юм гэсэн. Тэгээд юу яадгүй. Ягаад ер нь анханасаа тэгээд юу яатсан бүр холгондий болцгооцсон болсоо те. Ерөөсөө би айл дөрөвдөөл та чинь өргөгдсөн юм байна те. Өргөгдсөн байхгүй. Тамж одоо миний энэ овг энэ тамж өгч өгшин байсан. За. Энэ өгшөнд би өргөгдөөд. Тэгээд өргүүлснийхээ ар дээр одоо аав ээж эднэр чинь тантай наад цаа нүгэд ирж багт чинь уулзчихсан тийм сандаг юм байх уу? Багт нутагт байхдвал яг хуу нэг сургуульд байхад наан цаана гээд хүүхэд болохоор орж гардаг л байсан. Би тэрийг нэг юм санаад байдгийн. Хичээл дээрээсээ ихчийг дагаад энэ төр хаяа нэг гүйж очиол энэ төр тэгдэг л байсан. Айл дөрөгцсөн ч гэсэн би бас ингээд шалбаг нь хийсэн дуулах шиг ганцаараа үлдчих юм чи одоо яах вэ? Муу хийдэг хүүхэд минь байг. Яг би хэдэн хүүхдээр ачцээ нэрээр баян яа би сэтгэл их өндөр баян явдаг энэ хэдэг хараад. Миний амьдрал өнөөдөр дотоод бол мөг байх нь хамаагүй. Энэ л над сайхан баян. Одоо за ихч мөн сэтгэлээ башаа. Одоо танаа гэр одоо тий ингээд 3 гэр вэ штэ. Тэг ингээд бүр яг хашааныхаа бүр нэг болон руу ингээд шахсан. Энэ жоохон усмас орж ирээд байдаг байх юм. Үгүй энэ залуу зараад тэгээ энэ залуу ийшээ ингээд энэ катма тавцар тавина гэд ийш нэг шахуулсан. Түрүүнийг халтмалт нөгөө дэлгүүр дотор явж байхдаа яриадсан. Ер нь яг юу болоод энэ газар мазараа яагаад болсон одоо нэг одоо энэ манай энэ Баку. За. Энэ тэр уулын ард нэг том машин барьж байгаад тэгээ нөгөө ачаатай том чулуутай хайрга ачаа явж итернэ. Яг тэр компанид нь ажилладаг залуу юм байна лээ л дээ тэр 41-тэй залуу. Тэгээ яг өнөө нэг хазгаа газар энэ хазгаа том машинтай явж тэр залуу нь бас ямар ч хайхрамжгүй чаавс ингээ хажуугаар нь давхардаж орж ирээд тэгээ эн чин дээрээс нь нөгөө том хад чулуу нөгөө машин дээрээс чинь унаад тэгж өрөнд орсон байхгүй юу. Миний энэ Баку. Тэгээд өрөнд ороод яасан. Тийм тэгээ одоо энэ газар юугаа энэ залуу зарсан. Аль тэр 41-тэй залууд уу? Үгүй. Өөр хүнд юм. Өөр хүнд энэ хотод нэг өөр хүнд. Тэгээ тэр залуу ч н одоо энэ камер авцар тавьж байгаа тэр авсан залуу ч хөдөлж авсан. Энийг хөдөлж авсан. Энийг хөдөлж авсан залуу ч. Тэгээ энд 3 карт өвлжсэн. 2-ын эртээ даваа явсан. Ажилд гарч байгаа юм байлгүй. Энэ гадаа ирэл Баку жал юм хийлцээл байсан. Яваад шанаг манаг нь хийгээд ачаа даваа явсан. Энэ тэгэхэр ч одоо та өөрийн гэсэн одоо газаргүй болчихж байгаа юм байна тийм үү? Байхгүй. Тэгээ одоо дулаан орохоор энэ залууч нь энэ хойдлаа энийг кат маттай хүн чинь мэдээж хэрэгтэй тэг штэ. Энэ хойдлын газрыг ингээ шороомор асгаа өндөрлөөд хашааны оронд ингээ өндөрлөөд тойруулаад авна гэж тэгж ярьж ирсэн штэ тэр залуу. Одоо тэгээд хавар болохоор хаашаа нүе гэсэн бодлоо. Гэхдээ одоо энэ урд нэг өсчүүн хүүхэн байгаа. Тэр нэг сарын 200 гэсэн баха. Хоосон газар юм уу? Хашаа юм байна лээ. Хашаа гэхдээ дотроо хоосон. За. Тэгээ хоосон. Тийм. Тэрийг түрээслэлгээл үе яриад байгаа юм байна лээ. Тэгээд тийшээ 3 гэрээ аваад нүүх юм уу те? Дулаан орохоор л одоо тэгээд. Энэ гэр нь бол одоо таны гэр үү? Энэ гэр үү? Тэ. Энэ гэр бол юу штэ. Одоо түрээсийн гэрч суудаг би. Сарын 50,000-аар төлдөг. Одоо энэ 3 гэр чинь гуруула түрээс юм уу? 2 нь. 2 нь түрээс юм. Сая том хүн бол юу яаж байгаа юм бэ? Том тэрэгний жолооч хийгээ явдаг юм байна тийм үү тэгээд? Том биш энэ саях чинь хамгийн бага байхгүй юу? За. Энэний дээдлийн тэр ах нь одоо миний алга болсон гэж яриад байгаа тэр байхгүй юу? Яагаад алга болцсон?
жоохон хөгжлийн бэрхшээлтэй ун тусдаг. Тэгээ нөгөө уршаа очиж надтай цуг явж над мод төлөө түүж өгдөг. Одоо саяны хогийн цэг дээр үү? Тий. За. Цэг дээр. Зөв зүгээр өглөө надтай цуг уршаа явсан. За. Тэгээ өдөр хэрд би нэг харахад за нэг 11 үед юм уу би нэг хог тэнд мод түүж яваад тэгээ мод зөөгöd дуудах гад ингээ харсан чинь нэг том гахаа барьсан чаавс нэг буусан хогны ёроол сууж байгаа харагдсан байхгүй юу? Одоо бидний юмаа түүдэг уут тий. Нэгээс л нэг 2 цагийн хооронд юм да. Хачин сони алга болсон. Тэгээ би нөгөө улсууд дээр нь очиж асуусан чинь тооны дөнгө саялынд зогсож исэн юм да цагнагч. Энд зогсож исэн юм. Гэ тэгдгийг нөгөөдөл чинь. Үгүй эн чи ямар сони дөнгө саянд байж исэн хүн чинь тэгээд хаачдаг байна эн чинь. Үгүй ердөө саянд нэг шуудаа барьцсан зогсож исэн. Үгүй харин шуудаа барьцсан тэнд юм түүж яхад би харсан юм. Тэгээ тэрнээс хойш би харин нэг хэсэг бас алмаараад анзаарсангүй баг цаггаар харсангүй. Тэгээ юмаа хийж байгаад гэнт цаанаа та нараас асууж явахгүй юу. Ундаг тусдаг болохоор би тэгэл байн нөгөөд тэднэрээс асуугал явдаг байхгүй юу. Хаана байна нэ тэргээл харж байгаараа гэл. Тэгээд юу асан чинь тэр гүйрээсээ харагдахгүй цагнагч нэрээ харагдахгүй штэ. Тэгээ хэдүүлээ ингээ хайсан чинь байдгүй. Тэгээ тэд нар чинь бас их актер ингээд наашин дэлгүүрлөө минь мөн арих мэрхэнд явуулчаа надаас нуучдаг байхгүй юу. За. Намайг загна гээд нуучдаг байхгүй тэрийг ашиглаад арих яваад аваад тэргээ өөртөө явахаасаа залхуураад. Тэгээ би тэгж хар санахгүй юу. Эднэр одоо дэлгүүрлөө явуулчихад надаас нууж байна. Та нар нуугаад ах юм байхгүй доош нь тэр миний хүүг явуулсан бол хэлээрээ та нар. Их ядаргаатай. Тэгээд юу асан чинь үгүй бид нар ёстой юмд явуулаагүй шүү цагнагч ёстой явуулаагүй шүү. Гэнтхэнд нэрээ таныг асуугаад ирэхээр харсан ч нэрээ гэнт алга болчлаа гэд ингэдэг. Тэгээ өглөө боллоо. Тэгээ өглөө би нэг 3-аас хойш нэг жоохон зөөрөнгөлээд өглөө босчоод нэг цай чанчаад яг 7 болж исэн. Тэгсэн чинь байшингийн хаалга дуугархаар нь хараад ингээ сууж исэн чинь ороод ирлээ. Нүцгэн ингээ чичирцэн. Нэг том джинс юм дугуулсан. Тэрийг урдаа ингээ баццсан. Нөгөө алга болсон. Тий, тэлээгүү. Тэгсэн хөлдөө үдээсгүй нэг том пүү зугуулсан. Оомсч байхгүй. Ерөөсөө. Бүх хувцс нь өөр болцсон. Солигдцсан орж ирлээ. Гэт урд очоо би тэгээд босоод явсан гурн асуусан та нар харсан барьсан юм байхгүй гэсэн. Явсан байхгүй юу. Тэгээ бид нар яах юм бэ? Наадха дагж яж яах юм чигээд тэгсэн чинь тэгээ яваад өгсөн гэдэг. Одоо тэр залууг нь тончоод өглөө 7 цагт би орж ирлээ гэж штэ. Шөнө ирээгүй. За. Тэр 7 цагт ирсэн өглөөгөө өдөр нь урд очоод тэгээ тэр тантай хамт байсан юм байна. Тэгжсэн гинт алга болсон. Тийм гинт алга болсон байхгүй. Тэгтэр тэр нисхийн залуу нөгөөдөр нь ирсэн байхгүй хог дээр. Хог дээр. Тэр дагуулж явсан залуу. Ойлгохгүй юм. Хоёр дахь өдөр нь ахаа дагуулаа явцсан юм байна тийм үү? Үгүй юм уу? Үгүй. Эхний өдөр дагуулж явсных нь өглөө нь тийм хувцастай орж ирсэн байхгүй. Тэгэж хувцастайгаа ирээд тантай хувцас сольж урд явж ирсэн. Тэгээ гэртээ ирээд шинэ гутлаа өмсөөд. За. Тэр үдээсгүй бүлцийг хайлаад. Тэр залууг өмсгсөн тэр мохо том джинсэн дээр. Тэлээ хийгээд. Тэгээд явсан юм байна. За тэгээд яг тэнд очиод яг юу вэ? Дээгүүрээ цам цөмсөө тэгээ гарсан байхгүй. Тэгээд тэнд очиод өдөр тэр ерөөсөө яг 1-2 цагийн хооронд би байсан харин. Байсан. Тэгэл асуугаа тэрүүгээр бид нэр хайгаал харсан чинь газ тэрүүхэн хооронд алга болсон. Өглөө нэрэхтээ хувцсын солилцоо орж ирсэн. Тэр залуугийн өмдийг өмссөн байсан. Тэр пүүзийг харин ээж нь таньлаа. Тэр залуу хогийн онкроос би олсон пүүзийг надаа та энэ том пүүз үн энийг надаа өгчих. Би өмсөйгээд надаас авч ирсэн. Гэт би эднэрт тэгж хэлэхгүй юу. Тэгээ эднэр тэрийг шалгуулна гэд яармагт өгөхгүй юу тэр залуу гэж. Би их гомдолтой, их сэтгэл дундуур байдаг. Тэгээ тэр хүүхдүүд ингээд сая тэр ярьж байна. Катинг гэж юу гал миний хүүхдүүд 7-8 хоног тэр ухуулаад хөрөх амтад. Тэгээ арган тасаа сүлд нөгөө кат нэвдрээ тэгжээ тэр хөлслийг гэхэр чинь мөнгө нь яаж барах юм? Өглөө та эндээс хувцас солиод ингээд яг тэгээд урд очсон юм. За урд очингуудаа мэдээж хэрэг нөгөө ажиллаа хийгээл те. Тусдаа яадаг юм шүү дээ. Тэнгүүт хизээ яг таалгуулсан мэдсэн. Гэхдээ ерөөсөө бид нар бүгдээрээ л тэгж ирээ. Ерөөс 1-2 цагийн хооронд л алга болсон гэж ирээ. Хаашаа явсан мэддэхгүй. Хаашаа явсан мэддэхгүй. Машин сууж явсан юм. Гэхдээ харин тэгэл ерөөсөө ямар ч мэдэх юм байхгүй бид. 3 жил болчихж байгаа гэдэг чинь 23 онд юм байна. Тийм. 23 оны
9 сарын 4-нд л сургууль орчоод байсан. 4-нд төлөө 6-нд төлөө. Тий. Алга болсон. Яг алга болсон юм. Бид нэр 90 сурвалжилж эхэлсэн цаг нь. Бол ерөөсөө тэр үед л мэдэх мэдэл байдаг байсан. Орол гаралтаа л одоо ч гэсэн орол гаралтаа л тэг дээр өөрөөхөө сатуулаад явж байна. Гараад ирэхлээ өрөөд ирэхлээ гэж. Мэдээж хэрэг одоо явж байхдаа одоо хайгаал дотроо тэгдэг үү? Тэгэхгүй яа. Одоо энэ чинь яаж би өгтрээс алахгүй. Өдөрт би тэнд очих үг хардаг. Зарим улсууч миний өвдө адилхан харагддаг. Зарим айлын хүчиг хүртэр хараа. Манай хүүхдүүд алинт нь тэгсэн нэг над тэгсэн эднэр. Гэхдээ одоо юу болж яхаа яаж яхаа хийж яхаа гэдгсэн чинь тэр таран шин маран шинаар захмахаар өөртөө сайн яв. Тэгээ тэр таран шиний сохтуучул мөнгө төгрөг өгөөд асуу. Таран шин маран шинд орцсон байвал тэд нар ч хэлээд өгдөг байхгүй юу? Гэж энэ тэргээд тэгдэг. Тэгэхгүй тэр Улаанбаатар явж мэддэггүй хүн шүү дээ. Ингээд харсан хүн бас байвал. Тэр бөө мөө мэдэхгүй. Үзүүлсэн үү те? Масан хүүхдүүд зөндөл хүн дээрээс би үл тариг толгойг гүйцэхгүй юм байна л. Зарим нь энэ гэрээ чинь энэ баруун талаас одоо хоороод ирлээ. Зарим нь энэ зүү ууланд чинь байж байна гэж хэлсэн. Гөө ердөө одоо би тийм дээрээс өмшөхгүй. Би очиж үзээч хүүхдүүд л их л үзэж харуулж явсан. Мэдэхгүй. Үнэмшилт байдгүй мó гэж би бодоод байна. Тэгтээ ч өөр юм хэлэх нэг нь хэлдэг л байх л да. Одны одоо. За тэгээд та автай тэгээд их юм. Одоо та өөрөө сайхан хөнгөн шиг хүн байна. Тэ? Тэгээд хүүхдүүд чинь байна. Тэгээд одоо болно да. Олноо миний би өвдсөн юмсэн би тоохгүй. Миний нойруулчгаа өвдөд эвхрэлдэггүй байсан цагт би явж л байна. Өстө өөрийгөө хүчлээд би явдаг ажилдаа явна хэнээр ч хариулахгүй би. Цагаан сараар хөл даруул уу? Даруулсан. Аа. Ядарсан бүр. Өмгөө өөр юм ороо болохоор зүгээр хэвдээд өгч байгаа. Яг одоо муусаа хүүхдүүд үйлчлэх юм да. Тэгээд одоо та чи ах トゥ амаатаа садан гэдэл байхгүй гэхээр эндээ удцсан болохоор энэ авийнхан чи их. Энэ авийн ч өөрхий ёстой. Таны насыг бодож байгаа ингээл ирнэ шүү дээ. Уур цагийнхэн бол зүгээр тэрчгэрээ ирнэ шүү дээ. Хөрхөн долгож байна гал. Тэгэл би тэгж. За бомбонероо ирээрээ та нар. Өнөө хэдэн буу цаажиг нэхэд амар гал. Хөрхөлт нөгөөдөж тийм гал хөрхөн амт тэгдэж шүү дээ. Тэр муу хийж чинь. Тэгээ яг нэг манайхан ч нэг уудаг нэгэнд нь яг нэг ганц юм амсуулна. Тэгээд хүүхнүүд манайхан байхгүй тийм уухан байхгүй нэг хэдхэн улсал үед хэдхэн хүүхдүүд. Би ч өмнө нэг энэ хойно Улааншуултын хогийн зэгтэр бас очиж байсан. Тэгэхээр архиудаг хүмүүс нь их бага юм байлээ шүү дээ. Ер нь яг зүгээр миний төсөөлөл ер нь тийм байдаг байх гэж ер нь боддог байсан байхгүй юу? За. Тэгсэн чинь архиудаг нь ховор байхгүй шахуу одоо нэг 100-ны нэг 10% нь тэгэхэд 90% нь бол яг л нөгөө мөнгө олох гэж ажил амьдралын төлөө ирж байгаа улсууд нэг тий. Манайс сэжгэлдэг л байлгүй бол хог ухч амьдралаа гэх тийм биш. Манай тэнд чинь хамгийн сайхан мөнгөний орд чинь тэнд биш шүү дээ. Нэр нь муухай болохоос би бол ажилдаа явлаа гэж ярьдаг. Тийм шүү дээ энэ чинь. Ажилдаа явлаа гэж ажлын хувцас өмсөө тий. Ажилдаа явлаагаа л өглөө босоод тэгээд гардаг шүү дээ би чинь. Тэгээ манай үйлдвэрийн чинь цуг ажиллаж байсан хүүхдүүд энэ биогийнхэн чинь тэгээ надыг таньдаг усуд бүгд мэддэг болохоор эдгээр ёор намайг муу хэлэх хүн байхгүй. Одоо тэргүүлтэй гарцсан. Тий одоо үйлдвэрийн өгшин угаасаа тэгээд тэгэл өөрийнхөө ирэхээр хэдэн хүүхдүүд одоо ээж та ингээд тэтгэр мэтгэртэй сууч одоо таныг тий гэртээ суухгүй цагаанаг чи ингээл уршаа яа. Бид нарыг муу хэлдэг байх та асуудаг. Тэгэхээр би тэгдэг. Муу хэлээ нэг нь хэлж илүүг яах. Өөрсдийнхөө хүслээр л болох. Хүн ямар ч амьдралд явж болно, яаж ч явж болно, юу ч хийж амьдрч болно. Над чиг хог ухлаа гэж муу хэлэлхээсээ илүү тэгвэл энэ сайхан усууд зарим нэг нь харж яхад ажил хийж чадахгүй. Тэгвэл тэр зэг дээр ч гэсэн гүгээд очиход тоолнохоо мөнгө хангалттай болчих шүү дээ. Тэр чадахгүй шүү дээ. Залхуу гэртээ хэвтээ нэг үл нөхрөө зарж хэвтээд нэг үл нөхөр навгаагаан зарж хэвтээд
одооны залууч бол тийм л болчиход байна шүү дээ. Ерөөсөө. Ажил хийх шиг сайхан юм юу вэ наа. Би чинь одоо ингээд 100 болохоор энэ морингийн давааны урд тэр Атус баазын урд талд нэг ийм өндөр богоончгтэр нэг юу байгаа. Ингээд чамаг явахад яг тэр өшөө харахад яг харагдаа. Одоо 2 гэрэл насцсан байгаа да. Тэр бүтгэний тэнд төмөр хаалгатай. Тэнд нэг юуны өнөө Пятан зурмгийн юунд би 300 юу хийлээ. Харуулсан ажил. 300 ажиллаа гэж үү? Ажиллаа. Тэгээд юу юм? 2 хоног амархаараад уршигаа жирийгээл. 1 хоног ажилтаа хоногтой идэх олон хүмүүнгээ бэлдэж өгчөөл. Жимгнээ яваад. Зөвхөн асуудалгүй нэг. Тэрийн нэг хүнээс гуйж гошиж амьдраад байх юм байхгүй. Тэгээд цалин айгүй хэцүү. Нөө Пятан зургийн үлдрүү? Тэ. Өөрөө энд би чинь болгочдөг болохоор цалингаа нэхгүй бас их нэрлэхээ жоохон зүгээр. Тэгээд өөрөөсөө хоолундаа бэлдэн, хоолундаа авч очно, энэс махшил бүх юм авч очно. Цалингаа өгнө. Тэр энэ компани одоо юу яагаад одоо манийг ингээ харуулаар тавиад юу аж байгаа залуу тэр залуу цалингаа өгөхгүй. Энэ компани руугаа чигчин. За тэгэл цалингаа авах болохоор эмээ их хэцүүдэнтэй хөмсөг зангидэн шүү дээ. Заримдаа дарагтайгаа хэрэлдэн, уралдан янз бүрийн болж иж нэг хэдэн төгрөг хэдэн гарсан гараанахаа мөнгө авна шүү дээ. Танаа өшин чинь хэдэн он таныг тэтгэврт гардаг жил өнгөрсөн. Би 7 сард тэтгэврт гараад 8 сард миний өгшөө өнгөрсөн. Үгүй яг тэр өвчнөрөө өнгөрөөгөө. Тэр шин би 100хан дээр цуг хоноогүй. Энд нөгөө байшинтай энд байсан хүүхдүүдтэй. Тэгсэн чинь энэ баруун далан дээр аав дуудаад байнлгийн эднэр гүгээд гарсан. Тэгээ гараад одоо сая миний уцаар ярддаг охины нөхөр охин эдний хоёр чинь анх тусдаа гарч явахдаа манай энэ байшингийн баруун талд 5 хантай гэрт байсан. Гарч исэн. Тусдаа гарч исэн. Тэгээд яасан чинь гүгээд энэ хэд гүгээл очсон. Тэгсэн ингээл өрөөсөн гарна ёстой. Ёо хүн харах ирэхгүй ингээл аймаар ингээл тэнэрсэн болцсон байна. За. Гүн чи яхаараа ингэдэг юм л чи өчтөрөөрөө зүгээр орсон юм чинь. Тэгээ өглөө 8 цаг түргэн дууцсан өдөр баг 1 цаг болж яхад ирсэн түргэн. За тэгээ Яарамгийн эмнэлэг дээр авчихсан. Яарамгийн эмнэлэг дээр очиод ухаангүй байсан юм уу те? Ерөөсө сүулдэ ярьж чадхаа байсан. Ерөөсө. Гүү тэр нөгөө далан дээр дуудаж ингэ. Тэгтээ бол ухаан байсан. Тэгээд тийм. Тэгээ эмнэлэгт очсноос хойш бол ерөөсө ярьж чадхаа байсан. Дуу мууч гарахгүй болсон. Тэр гарынхны юу бүр ингээд хараад байсан ч бүр ингээд улаан шүүгээл энэрүүгээ ингээд юу харагдсан байхгүй юу. Тэгээд юу басан чинь очсон чинь Яарамгийн эмчнэр нь юунд орцсон гэд хагалгаанд орцсон гэд. Тэгэл тэр хүлээ авахт байгаад байсан. Тэгээ би үгүй та нарт ямар хайшаа учиртай юм бэ юм чинь. Дуу мууч гарахаа байлаа штэ. Гэт би тэр дундургүйгээд яасан тэгсэн тэр өнгөрсөн хойны байхад яг энэ тохооныхны ингээ 2 том нөх гарцсан байсан. Тэгэл энэ нөгөө шарлын барьж яасан манай нэг хуурай дүү харах байсан миний хөгшинтэй их найз. Тэр хөрх юм ажил явдаг нь ёстой. Тэр чигээрээ явсан авгаа хөгтөг. Тэр тэгжсэн гэл бүх ингээл би ингээл хөхрөө ингээ орооцсон. Гэсэн могоо татгалцсан байна гэсэн чинь хайрхны амьтанд. Хан тэг би бас тэгж л бодож байлаа. Энэ 100хан минимум хөгшин тэгж идэгсэн байхгүй. Энэ 100хан дотор хөгшин чи энэ мөрийг харж байна уу? Би тэгээ айгаа заримдаа хондгойсэн байхгүй юу? Ингээл ийм нэг жирээсээ хэмтэх хүн харна зүгээр нэг ийм л тэр нэг үнсэн дээр чи нэг иймэрхүү юм гарцсан юм нэрээд иймэрхүү юм гарцсан юм гэмээр харагддаг байхгүй. Энэ чинь явсан байгаа биз гэл. Танд энэ гэр төрөлж байгаа улсууд бол таньдаг хүмүүс юм уу те? Тэгээд сарын 50,000 гэдэг чинь өөр хэм таньдаг толдоо тэгж өстой баг төрөөс тэрнээс биш энэ чи үнэтэй юм байна шүү. За. Тий. Одоо тэр чи бүр 250 80 энэ гэж шүү. Тий. Тэр тийм шүү тэгж яриад юм лээ. Тэгээ эдгээр чинь зарим нэг таньдаг улсч байна. Та яаж 50,000-аар яваад байгаа юм гээд. Гэхдээ одоо яг ямар ч байсан би тэр хүнтэйг л зогцсон 50,000 гэж байхгүй болох. Энэ машина та чи хэдэн төгрөгөөр авсан юм бэ? Энэ нэг 4-өөр авсан юм. Тэгээ номер усан ингээд энүүгээрээ байгаа хөдөө орон нутгаар байх юм. Тий. Тэгээ энэ чинь ингэж юм л шүү дээ. Хөдөөний хүний нэр дээр. За. Шилжүүлнэ гэнэ. Одоо энэ хөдөөний дугаарыг чинь. За. Тэгэхээр одоо манд хөдөөний хүн ямар юм олдох юм. Тэгжээж хотын болох юм уу хайшин би бас ойлгохгүй байна. Ямар ч эсвэл хөдөөний нэртэй хүн дээр одоо энэ машины эзэн чинь энэ тэр говьос яриад байгаа шүү дээ.
бид нартай. Нэрээ шилжүүлээ. Тийм машина ингээд шилжүүлээч. Шилжүүлж аваач гэж яриад байгаа. Тэгсэн чинь би мэдлгүй энэ баг хүн унаал бит хоёр энэ хотоор нэг жаахан явчлаа. За. Тэгсэн юу вэ? Юу гарчдаг юм бэ? Торгуул мөнгө зөндөө. Энэ хөдөөний дугаартай машин чинь тэр хотоор хамаагүй явдаггүй юм биш үү? Одоо тийгэн дээ. Одоо тийм болгоцсон байна. Чи нөгөө өдрийн 5,000 төгрөг. За харин тийм бэ. Тийм бэ. За тийм нэг 5,000-тай хүүхэд ярьсан. Нөгөө хөвчнөө явцсан би. Хүүхдээ загнаас суугаа өчнөө явцсан тэр хотоор. Тэгсэн чинь харин нэг мэдсэн чинь 110,000 ч гинүү өөр ороод ээж машин чинь өөр ороод ирсэн. Юу яриад байгаа юм чинь хүн хоолоо яа гэж ядж яхад гэсэн. Их хэцүү юм бэ эн чинь. Тэгээд хотын дугаартай машин авъя гэхээр миний мөнгөнд дийлэхгүй. Хамгийн гол нь таа ч угаасаа машинг бол бүтэхгүй юм байна. Бүтэхгүй харин. Тэр хол те энэ ч одоо хэдэн километр эндээс бараг нэг 4 орчим байна уу? 4-5 км байгаа бах те. Бий баха. Бага бах. Хуучин гэхдээ энэ алхдаг байсан юм уу? Алхдаг байсан би. Хүүхдүүдээ нь ялах байхад бол ёстой зүгээр алхах нь үтгэл тэндээс модоо үрээс инкитер харанхуй шин алхахлаад иддэг гэсэн. Одоо самгал нөгөө түншний мод одоо авч ирэхин тулд чинь зайлшгүй машин хэрэгтэй байгаа тийм. Харин тийм зайлшгүй надад хэрэгтэй байгаа юм чинь. Түншний модоо чинь 2 дугаарт өөрийгөө ачиж явсан сэд санаа амар зүгээр тийшээ чинь дурт. Бас тэгээ хүн нэг бензиний 5 төгрөг 10 төгрөгийг цагнагч мод хүргээд чинь тэр гэвэл бас нэг моддаг жолоочиг явнаа тэрэнд нь болоод байсан. Энэ хүн биод юм чинь гэдэг. Нэг тийм хөө маягтай явж идэгэн амьдралдаа заримдаа. За. Тэгээд одоо танаад ирлээ. Тэгээд таныгаач бас нэлээд чилээлээ. Удаан сууж ярилцлаа. Тэгээд танд одоо аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. За. Бас надыг ингээ хүлээж авч их гоё юм гоё ярилцсанд юуг нөгөө нь хэлж чадахгүй маа. Контент ийм дооруулаад надад ингээл амар гоё дэлгүүр ороод миний хэрэгцээний юмыг авч өгөөл ингээ одоо та бүгд ийм сайхан хаанаас ч ингээл хүн ирээд ингэж дэмжинэ гэдэг чинь над өнөөдрийн хувьд миний сэтгэл ёстой маш их өндөр байна. Маш их баярлж байна. Зовлонгоо марч чинь төр зур би. Төр зур би хүүгээ марч чинь. Тэгтээ айгуул энэс хойш мартчих магадгүй энэ их баярлсан баяртай миний хөө заа юу чи өнөөдөр үл ёстой том юу боён хийж байна. За баярлалаа. За тэгээд маш их дараа баярлалаа. дараагийнхаа контентоор уулзъя. Тэгээд өнөөдрийн контент та бүхэнд таалагдсан баха. Манай цагаач юм маань бас та бүхэнд одоо тий сэтгэл зүйд чинь хүрч чадсан баха гэж одоо найдаж байна. Маш их таалагдж байна өстой. Ямар гоё юм бэ. Ястай юм дорж үзээгүй хүн ч байна. Сэтгэлээ хагартар баярч байна. Ингээд пэстэ заримдаа харахад энэ хотын гудам төртөр ингээд яваа тэр хөгшин ус энэ баярлуулаа ингээд байгаа харж идэгин. Ингээд яваад идэх юм биш үү. Хамгийн гол нь дүүн нөгөө нэг за миний туслах гэхээсээ илүүтэй би яг контент хийгээд энэ контентороо магадгүй те танаа одоо те таньдаг хүмүүс чинь үр хөвгт чинь энэ бичлэгийг үзүүлэх байх. Тэгээд танд гоё олон хүмүүс үзээд сэтгэлийн дэм хайрлаад те таныг ингээд одоо үнэлж дүгнээд те ингэнэ шүү дээ. Тэгээд та бол ийм сайн мундаг одоо те гоё сэтгэлтэй хүн болохоор хүмүүс илүү гоё зүйлийг бичих байх. Тийм болохоор тэр бүхнээс урам авч тэгээд амьдралаа гоё үн цэнтэйгээр мэдрээсэй л гэж одоо хүсэж байгаа зорилго нь тэр юм шүү. Миний хөө мэдэрнэ шүү. Тийм гоё юмнаас чинь өсөө их илүү мэдэрч амьдрын шүү. Амьдрын шүү миний хөө. За цагаачгч дээрээс гараа явж байна. Тэгээд надад нэг юм бодол байгаадах юм. Ер нь одоо яг ингээд амьдралын төлөө зүтгийгээд үнэхээр одоо яг олон тийм хүмүүстэй би таарч лээсэн л та. Гэхдээ цагаачгч маань бол илүү онцгой байна. Тэгээд түрээсийн гэрт байдгийм байна. Тэгээд дээрэс нь өршөрөнд ороод газраа одоо хүнд зарцсан одоо өөр ингэсэн газарчгүй байгаа юм байна. Тэг их олуулаа байдгийм байна. Ер нь нэг яаж чаад нэг гэртээ болгоод өчтдөг юм билүү гэсэн бодол орж ирээд байна. Тэгээд би бас өөрийнхөө танил тал руу, найз нөхд рүү ярьж үзье. Ямар ч лсэн зорж байгаад нэг орон гэртэл болгоё гэсэн нэг бодол байгаа даа да. Тэгээд чадах нь яах нь. Тэгээд болох гол үзэн дээ.